Өнөө бичлэгүүд дээр дандаа намхан машин оруулсан бол энэ удаагийнхаа дугаар дээр оффроуд стил рүү оруулсан Брюстэй танилцсан. За эхлээ машинтай танилцсан өмнө хоёлоо. Машин яагаад оффроуд стилээр танилцсан бэ? Өмнө би Брюс хортой байсан. Тэгээд тэр Брюс хор маань намхан бас нэг доошо суулгаж тэгж тоноглсон байгаа. Тэр нь болохоор 2016 онд тэг тоноглож унаад клуб нэгээд Киевлгээд Брюс Төнийг Монголиа гэдэг клубтэй байсан. Тэгээд тэр клубээр нэг сар Брюсийг ногоон болгож тоноглож унсан байгаа. Ер нь хүмүүс мэдж байгаа тэр машиныг. Тэгээ энэ удаад болохоор энэ хар машинаараа бас анх орж ирэхдээ Япондо нэг Японд бас нэг туулгаж бас нэлээд намхан болгож унжсэн юм бэл. Тэгээд би ободын BBC-ийн ободын солиод оффроудын обод тавьж тавихаар мэдээж машинд ямар нэгэн обод авч тавихаар тэгээд тоног дэшиг явчихдаг шүү дээ. Энэ гот оффроуд энэ дугуй амар гоо зөхөөд эхлэн гот би за энэ өндөр болох хэрэгтэй байна л гэж бодоод юм. За одоо хоёул машинтай танилцъя. За гаднах хуулгата хэдээр наалгасан бэ? Гаднах хуулга бол энэ гоёлын мат хуулга гадна тал нь 2,500-аар наалгасан. За энэ мат хуулгаар явах давуу тал нь юу вэ? Давуу тал нь гэхээр одоо хүүхдүүд хажуугаар явахад дугуйтай явахад зурхад яд цаатлын арьсан цэвэрхүү үлдэнэ. Хоёрт нарнаас хамгаална. Гуравт дараагийн үндэ зарахад хуулга авахд эн чинь ялгар хав хар машин гарч ирэх байхгүй. Ер нь тэрүүгээр л давуу талтай. За обод нь юу гэдэг обод вэ? Ободыг бол нэрийг нь бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ энийг сая 500 авчихсан. Энэ ободыг болохоор хараар Билвайр Албард эднэр бол амар гоо зөгтөг обод. Тэгээ би харж байгаад ер нь 40 дээр хийр зогсох бол гэж бодож байгаа тавьж үзсэн амар гоо зохиод. Тэгээд дугуун жоохон том хийгээд тэгээд энэ Карлана ер нь юу яцсан? Ухцсан. Бүр түүний зүссэн юм байна те. Зүсээд авсан. Тэгэхгүй бол энэ хавирлтад ингээд гоогац. Тэгээд Карлана зүсээд авсан болохоор энэ вендер гэдэг зүйлийг наам хийж тэгээд шавраа хамгаалсан л гэсэн. Энэ обод нь Брюсчдэр үнэхээр гоё зөгт юм байна. Спейсер тавьсан уу? Яаж ийм урдаа спейсер тавиагүй. Хойно спейсер тавьсан. Нөгөө Брюсүүдийн чинь уртл нь ер нь жоох спейсер тавьсан юм шиг өөрөө жоох наашаа гадагшаа гэдэг шин. За яаж өндөрсөн бэ? Хүмүүсээ сонирхч маа. Хүмүүс ч яаж өндөрлөхөө л гэдэг шүү дээ. Хаашийн өндөрлөгөө тавьсан. Тэгээд ардаа хийн номтой. Тэд энэ өндөрлөгөөн дээр та хэдэн дөрөв болсон? Үн. Хийн ном 250, өндөрлөгөө хаашийн өндөрлөгөө нэг 250 энэ авчаад. Та нийлээ 500 мянгаар л нэг өндөр. Ranger Bull гэдэг энэ шилэн цонхны хамгаалалт. Энийг Ranger Bull дээр хамгийн анх би нэг уцаар ярьж нэг захиалсан. Хэмжээгээ өгөөд ингэж хийгээд өгөөч гэдэг. Эхэндээ ч энэ өөртөө ингэж хийхгүй бид нэг хийж байгаагүй гэдгсэн. Тэгээд гуйсаар байгаа л ингэж хийлгэсэн. Тэгээд анхны загвар нь одоо хүмүүс амар хэмбэлж хийлгэж байгаа юм. Үнэ хэд болсон бэ? 350 бас. Газар ширхэг. За одоо ачаатан танилцъя. Ачаанаас Ranger Bull-ийнх. Ачаа нь болохоор өөрөө 650 мянга. За бас сүйдрвч баг шүү. Сүйдрвч одоо нэг 450 мянга. За энэ дээр хоёр бокс нь юу вэ? Хайрцаг нь? Энэ хоёр хайрцагнда би одоо аяны сандал мандал одоо нэг мишок идрэл хийгээл авчихсан. Энэ хайрцаг одоо хэд боллоо да. Бокстой байсан өмнө. Боксоо зараад тэгээд нэг дээр нь нэг 400 сая төгрөг нэмэл хоёр хайрцаг авчихсан. За энэ уртлын гэрэл нь нэстэ харж байгааг гэрлээ. Дээдлээ. Энэ уртлын гэрэл Парадо машинууд их тавьдаг. Гэхдээ яг нөгөө Брюс зориулсан бас нэг юм тааруулсан жижиг хэмжээний бас ирсэн. Энэ сая төгрөг гэж байна. За багажин дээр байгаа юм. За багаж дээр юм уу танилцъя. Хойно байгаа юу вэ? За энэ болохоор юу? Дугуйны суурь. Би цахилгаан дугуйнтай. Цахилгаан дугуйгаа энэ дээр ачдаг. Тэгээд энэ дугуйны суурь. Дугуйны суурьаа би шаврын хамгаалтаа тавьсан байна. Зөв. Тийм нөгөө шавраас гаргах тавцсан гэсэн үг л дээ. Зөв. Энэ доотлын юу нь хэд тусан бэ үнэ? Энэ болохоор 550 мянга. Дугуй тоногоос авсан. Дугуй зардаг. Энэ болохоор 250 мянга. Энэ болохоор бэлгээр ирсэн. Энэ ч нэ бүр шаттай юм ба шүү дээ. Шататаа гой танилцуулаач. Шат 650 мянга Самура авто сервисээс авсан. За энэ Брюс өчтөр бол ийм шат хэлсэн байхгүй бах те. Байхгүй юу. Гэтэ яг надаас хойш нэлээд болцсон байна. Энэ шатан доошоо бууд юм уу те? 650. За артлын гэрлийн нэстэ харж байгааг гэрлээ. Гэрэл нь юу хэд байсан бэ? За гэрлийн сая төгрөг. Бүр захиалсан юм да тий. За одоо Брюс 40-ийн дотортой танилцъя. Дотортой та юу нэмэлтэрсэн бэ? Дотор гэхээр одоо GR рүүл авчихсан. Тэгээд энэ эдийгээ деталуудаа бүгдийг бодуулсан. Энэ хоолой биш будаг юм уу тий? Карбон будаг гэсэн үг. Тэгээд Alcantara таац хэлсэн. Alcantara таац. Энэ хэд болсон бэ? Энэ сая төгрөг болсон. Рүүл 850 мянга болсон. Энэ эдийг бүгдийг ингээд карбоноор бодуулахад нэг 600 сая төгрөг болсон. Энэ бүгднгийн нэр. За энэ нэг юм. Энэ юу вэ? Дугуй хий мэтрэгч. Үнэ хэд тэгвэл 250-аар хэлсэн. Гэтэ дөрөв дугуйгаа бүгдийг задлж ийж хошуугаар. За зарим монголчууд нь Брюст их дургу, Брюсээр унал та бити тоноглол та гэдэг. Та тэрийг юу гэж боддог вэ? Хүн хүний л сонирхож шүү дээ. Тэгээд Брюс тоноглолоо гэдэг энэ машиныг оффроуд болголоо гэдэг би чулуу хайр чулуунд яваад ахгүй. Намхан спорт болголоо гэдэг шарваад ахгүй. Дэрвтэйгээд ахгүй. Зүгээр л хүний өөрийн сонирхол хобби. Ер нь хүний хоббиг хүндэл зурвал гоё шүү дээ. За бидээс гоё машин танилцсан танд баярлалаа. Цааш ажиллаж амжилт. Баярлалаа.